За сайн бацгаана уу. Энэ өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн хичээл биологийн хичээл дээр. Өмнөх хичээлдэр бид нар Мендлийн хуулиудын талаар үзсэн. За өнөөдрийн хичээл бол систем эрхтнүүдийн түүхэн хөгжил гэсэн хичээл үзнэ. Хичээлийн агуулга нь бол систем эрхтнүүд бодох бүрхүүл эрхтний тогтолцоо, арга ёсны тогтолцоо, хоол боловсруулах эрхтний тогтолцоо, амьсгалын тогтолцоо, мэдрэлийн тогтолцоо, за цус ба тунгалгийн тогтолцоо, ялгаруулах тогтолцоо, бэлгийн тогтолцоо, дотоод шүүрлийн тогтолцоо, дархлалын тогтолцоо гэх зүйлсүүд хизээ яаж үүссэн юм бэ? Ямар зүйлээс бий болж ирсэн юм бэ гэдэг талаар өнөөдрийн хичээл дээр үзэх нэ. За энэ баруун гартал зураг бол юу вэ гэхээр гадар бүрхүүл буюу бидний нэрлэдгээр арьсны бүтцийн зураг байна. За хизээ яаж үүссэн бэ гэж тийм ээ. За арьсыг бол өнгөн хөрс, жинхэнэ арьс, арьсан дорх, өөхөн давхраа гэсэн ийм гурван бүтцтэй байдгийг зургийг илэрхийлж харуулжээ. За гадар бүрхүүл. Амьтдын гадар бүрхүүл арьс, антигемент гэх хамгаалах илүүдэл усаа алдахгүй байх. За дулааныг зохицуулах үндсэн үүрэг бүхий эрхтнүүдийн талаар үзэх нь. За зарим амьд биеийн бодисын солилцоонд амьсгалах, ялгаруулах үүргийг гүйцэтгэдэг нэмэгдэл эрхтэн бол энэ гадар бүрхүүл юм аа гэж үздэг. За сер нуруугүйтний гадар бүрхүүл сер нуруутны нэгэн адад бол эктодерм буюу гадаад давхраанаас үүсэлтэй. За сер нуруугүйтэнд гадар бүрхүүл нь түүхэн хувьсах хөгжлийн намраа хучуур эд болон бүрхүүл хучуур эд кутикул үүсч хитэнжин кутикул хуйг болсон байдаг байна. За давхрах шохоолог бодис агуулсан хавц болсон байна. Эпидермст нэг ба олон эст шүлсний болон хорны булчирхаануудтай ийм бүрхүүл үүссэн байдаг байна. За гадар бүрхүүл гэдэг дээр бол арьс орхон байна. Бүрхүүл хуйг орхон байна. За дээрэс нь үс орхон байна тийм ээ. За эдгээр бүх зүйлсийг бол ерөнхийдөө гадар бүрхүүл гэж үүдэг. Аливаа амьд биесийн гадуур бүрхэж байгаа тэр бүрхүүлийг хэлэх. Хөвчтөн амьтанд арьсан бүрхүүлийн түүхэн хөгжил нь дан хучуур эд болон давхар хучуур эдээр солигдож явагдах бөгөөд хоёр давхаргатай жинхэнэ арьс буюу кориум хөгжсөн байдаг. За дээд давхарга нь бол олон давхар хучуур эдээс бүтсэн бөгөөд доод давхарга нь бол жинхэнэ арьс буюу хоёр нутагтанд арьс амьсгалын нэгдмэл эрхтний байдлаар үйл ажиллагаа явуулдаг байна. За сүүнд ижилтэй амьтны арьсны дайврууд нь бол кератин, кератин бүхий үс, хумс, туурай, эвэр зэргийг бас бий болгосон байдаг. За арьсанд янз бүрийн үүрэг гүйцэтгэдэг сүү, тос, хөлсний булчирхаанууд байна. Арга ёсны тогтолцоо. За арга ёс тулгуурын ба хамгаалах үүргийг гүйцэтгэдэг. Дотор ба гадар арга ёс гэж байдаг. За дотор арга ёс нь бол органик уцлаг буюу органик бус нэгдлийн талстаас тогтоох бөгөөд гадар арга ёс нь бол ихэнх сер нуруугүйтэнд байдаг. За бүтэц үйл ажиллагааныхаа онцлогоор янз бүр бөгөөд эсийн зузаарсан хан буюу пелликулаас эхлээд эрвээхээний далавч хүртэл хувирсан ийм зүйлсүүдийг бол арга ёс гэж нэрлэдэг. За доод хөвчтнүүдэд бол гол яс нь бол хөвч юм. За дээд сер нуруутын дотор бол ясан арга ёс, гадар арга ёс за маш сайн хөгжсөн байдаг. За гадар арга ёс нь бол арьсны дайвар болсон үс, эвэр, туурай, хайрс, өд, сүд, хумс гэх зэрэг бол байх бөгөөд дотор арга ёс нь бол тэнхлэг ёс, гавлын ёс, мөчтийн ёс гэсэн гурван хэсгээс тогтдог байх нэ. За мөлхөгчд болон шувуу сүүнд ижилтэй амьтдад бол гол ёс гавл ба баган нуруунаас тогтно. За үүнийг бол амноидод гэж нэрлэж байгаа. За мөлхөгчд шувуу сүүгээр божигчдыг бол хуурай газрын амьтад гэж ерөнхийдөө ярьдаг. За тэгээд баган нуруу
хүзүү, чээж, бүслэхий, ууц сүүлний хэсгээс тогтох бөгөөд амноидуудад бол хүзүүний эхний хоёр нугалам нарийсаж толгойг хөдөлгөх тулгуурын үүрэгтэй болсон байдаг. За хүзүүний нугаламын тоо бол хүзүүний уртаас хамаардаг ба орчин үеийн сүүнд ижилтэн бол 7 нугаламтай болсон байдаг. За энд бол хүний арга ёсыг ардаас болон өврөөс харуулсан байна. Янз бүрийн сээр нуурууданд цээжний нугаламын тоо харилцан адилгүй байдаг. За сүүнд ижилтэнд бол 10-аас 20 ширхэг байна. За бүслэхийн хэсэг янз бүрээр хэлбэржиж бий болсон байдаг. За сүүнд ижилтэн бүслэхийн нугаламын тоо бол зүйлээсээ хамаарат 3-аас 24 хүртэл байж байдаг. За гавлын хайрцаг хэлбэрээр төдийгүй түүний бүтээж байгаа ясны тоогоороо өөр байж байдаг. За тэгээд энд бол мөчөд болон одоо сээр нурууны за өвчин ууцны хэсгийг бас харуулсан байна. За сарвууны хэсэг байна. За тэр хүзүү тийм ээ эгэмний хэсэг энтергээд ялгаж харуулсан зураг байна. Бүдүүлэг бүтэцтэй сүүнд ижилтэнд 42, шимпанзед 22, хүнд 23-аас 29 байдаг байна. За нүүрний ясны эволюц тухайлбал одоо уушгаар амьсгалагч дөрвөн хөлтэй амьтдад бол редукц болох чиглэлээр явагддаг. За тэгээд бисцерал ном нь бол анхандаа заламгай номны тулгуур үүрэгтэй байсан бол гавлын хайрцагны ихэнх яснууд доод дөрвөн хөлтөнд бол салангад байснаа сүүнд ижилтэнд бол хоорондоо нийлсэн байх жишээтэй. За сүүнд ижилтнүүдийн бусад амьтдаас дунд чихний хөндөд сонсголын 3 ястай байдгаараа бас ялгагдаж байдаг байна. За эдгээр нь 4 яс нь бол загсны 2 дахь бисцерал номтой ижил бүтэцтэй бол бусад дөш алхах зэрэг нь бол сээр нуруутны доод болон дээд ирүүний ястай ижил бүтэцтэй байдаг. За мөчтийн яс нь бол өвөрмөц онцлогтой бөгөөд мөчтийг хос ба хос бус гэж ангилдаг. За хост нь бол чөлөөт мөчөд орох бөгөөд хос бусд нь бол загсны нуруу болон сэлүүрийн хос бус сэлүүрүүд орж ирдэг. За хос мөчтийн үүргийг бол загсанд сэлүүр. За хуурай газрын амьтанд бол 5 хүртэлх хуруу бүхий мөч орж идэг. За дөрвөн хөлтний чөлөөт мөчөд бол ихэвчлэн 3 уяллаас тогтсон байх бөгөөд янз бүрийн амьтанд харилцан адилгүй байдаг. Үндсэн хувилбар нь бол хаа, гуйны, ясны бүтэц ажиглагддаг байна. Хоол боловсруулах тогтолцоо. Игэл биетэй амьтдын хоол боловсруулах оргиноид нь бол оршихуй юм. За тэгвэл хөвчтэй амьтанд бол түүхэн хувьсах хөгжлийн явцад гидсний гуурсны ялгарлын хөгжил үргэлжлэн бий болж за хоол ижилийн зүйлийг шингээж авахтай холбогдсон гидсний гадаргуу ихсэх үйл ажиллагаа үргэлжлэн хоол боловсруулах булчирхаанууд улам нарийн төвөгтэй болж ялгарч хөгжсөн байдаг. За бүх хөвчтэй амьтанд бол хоол боловсруулах тогтолцооны амны хэсгээс гадна эндодермис үүсэлтэй гидсний арын хэсэг нэлээд сайн хөгжсөн байдаг байна. За сээр нуруутанд тэр нь бол гидсний гуурс буюу хоол боловсруулах замд бол амны хөндөй, залгуур, за улаан хоолой, ходоод, нарийн гидс, бүдүүн гидс. За хүмүүс биднэрт бол чулуун гидс гэж байдаг тийм ээ. За сүүнд ижилтэнд хоол боловсруулах тогтолцоо бүтэц үүргийн хувьд хөгжлийн дээд чатанда хүрдэг. За шүдний ялгарах хөгжил төгс явагдаж үүдэн шүд, соёо, их бага араа гэсэн олон төрөлд хуваагддаг. За эдгээрийг тус бүрдээ бол тодорхой үүрэгтэй бөгөөд гетеродонт буюу шүдний систем гэдэг байна. За улаан хоолой бий болсон нь бол улаан хоолой бий болсон байдаг. За мөн ходоодны
олон давхрахтай хоол боловсруулах булчирхай агуулсан байдаг. За элэг, нойр ба цөсний булчирхай сайн хөгжсөн. За олгой богиносож мухар гидс болж бүдүүн гидсний бусад хэсэг уртсаж, за өтгөн ялгаруулах сүв буюу шээс бэлгийн сүвийн сүвнээс тусгаарлагдсан хөгжсөн шулуун гидс байж байдаг. За ингээ хоол боловсруулах тогтолцоог энэхүү зургаас харъя. За ам амны хүндий, за залгуур хоолой, за тэгээд улаан хоолой, за улаан хоолой маань ходоод элэг тийм ээ. За цөс, за цаашаад нойр булчирхай, за тэгээд бүдүүн гидс, за бүдүүн гидс цаашаага нарийн гидс руу ороод, за нарийн гидстэй холбогдоод дараа нь бүдүүн гидс рүү орж байгаа. За бүдүүн гидсийн төгсгөл дээр одоо нэг мухар олгоо маань байгаа. За бүдүүн гидсний бас нэг хэсэг бол мушгиралдаж эрчлэгдсэн ийм нухчаанаас цаашаа шулуун гидс болдог. За шулуун гидсээс цаашаа бол төгсгөлийн сүв буюу аанус болж байгаа. Ийм үе шатуудыг бол дамжин явж байдаг. За тэгээд энэхүү биеийн бүтэц хоол боловсруулах тогтолцоонд бол тэр булчирхайнууд нэлээд үүрэг гүйцэтгэдэг гэдэг. За цөс, элэг тийм ээ. Зэрэг нь бол нэлээд ач тустай булчирхайнууд болж ирдгээ гэдэг. За тэгээд мэдээж эрэг аанус бол шээс болон бэлгийн сүвнээс тусгаарлагдсан тусгай сүв болон хөгжсөн байдаг. За мөн амны хүндий дээр бол нөгөө ам руу ороод шүдээр бутлагдаад одоо шүлсний булчирхайгаар дамжаад ингээд жижиглэгдэж бутлагдсан зүйлс маань улаан хоолойгоор дамждаг юм байгаа. Амьсгалын тогтолцоо. За түүхэн хувьсах хөгжлийн явцад амьд биед өндөр нарийн зохион байгуулалттай амьсгалын тогтолцоо хөгжсөн байдаг. Ихэнх сээр нурууданд тухайлбал хөндий эвлитэн, хавтгай болон дуурах хорхойнууд амьсгалын тусгай эрхтэнгүй байдаг. Тэгвэл амьтад хийн солилцоог биеийн гадаргуугаараа явуулдаг. За хөгжлийн дээд түвшинд хүрсэн амьд биесүүд бол ихэвчлэн амьсгалын тогтолцоотой болсон байдаг. За амьсгалын эрхтэн анх удаа далайн цагирах торхой буюу усны үйт хөлтэй амьтдаас биеийн хоёр хажуу талаар сүвэрхэг заламгай бий болох байдлаар анх үүссэн байдаг. За энэ маань бол загасны толгой ард тал руу тийм ээ заламгай үүссэн байдаг. За мөн зөөлөн биетний төлөөлөгч болох нөмөргийн хүндийд бол ялцслаг заламгай бас анх үүссэн байдаг. Харин хуурай газрын үе хөлтөн болон үе хөлтөнд бол хонхойсон хэлбэрээр бүтсэн байх бөгөөд уурс мэт бас хавч хэлбэрийн амьтдад бол бий болсон байдаг. За мөн игэл уушиг бий болсон байдаг. Газрын хөвчтөнд заламгай сувг зөвхөн үр хөврөлийн үед байгаад аажиндаа алга болоод ханнаас нь цүлхийж үүссэн уушиг бол амьсгалах эрхний үүргийг гүйцэтгэдэг. За түүхэн хувьсах хөгжлийн явцад уушигны амьсгалах гадаргуу нэмэгдэж бронхиол үүссэн байх бөгөөд за анх удаа бол хоёр нутагтанд уушиг хөндийтэй болж үүссэн байдаг. Уут маягаар бий болсон байдаг. За хоёр нутагтны амьсгалд бол арьс зөнхлөх үүргийг гүйцэтгэх боловч мөн давхар уушиг бас оролцож байдаг. За мөлхөгч амьтдад бол амьсгалын эрхтнүүдийн ялгарлал нь эрчимтэй явагдаж уушигны цулц нь түүний хонхорцоос бүтсэн нэлээд нарийн бүтэцтэй болж бронхи буюу олон салбарлсан байдаг. За шувуунд бол уушигны бронхи олон салаалсан байх бөгөөд бас давхар амьсгалтай уутанцрыг үүсгэсэн байдаг. За сүүнд ижилтэй амьтны амьсгалын тогтолцооны хөгжил нь бол бүтэц зохион байгуулалтын үед бол хамгийн өндөр түвшинд хүрсэн гэж үздэг. За энэ сүүнд ижилтэнд бол хүмүүс биднийх бас орно. За тэгээ 1, 2, 3, 4-р зэрэгтэй бронхит, бронхиол, алвеолын хэлбэржилт бол бий болсон байдаг. За өндөр хөгжилтэй боловсронгуй
амьсгалын эрхтнүүд нь бол уушиг за эдэд хийн солилцоо эрчимтэй явагдаж төвөнх мөгөөрс үүссэн байдаг байна. За тэгээ амьсгалын эрхтний тогтолцоо бол хамар хамрын хөндийг явна. За хамар хамрын хөндий за цаашаага залгуур хоолоогоор дамжаад цагаан мөгөөрсөн хоолой. За цагаан мөгөөрсөн хоолой маань цаашаага гуурсан хоолой боллоо. За гуурсан хоолой бол уушгинд очиж цулцсангуудад тархаж амьсгалыг хүргэдэг байна. За тэнд хүчил төрөгчөөр баяжсан амьсгал маань бол зүрх рүү орж ирдэг. Цустай холбоо зүрх рүү явдаг. За ерөнхийдөө бол уушиг гэдэг энд бол амьсгалын эрхтний юм тогтолцоо энд хүрээд өндөрлөдөг. За тэгээ мэдээж эерэг хүмүүс бид нар бол хүчил төрөгчийг авч нүүрс өвчлийг гаргадаг. Хэрэгцээгүй бодисыг гаргаж хэрэгтэй бодисоо шүүн оруулж ирдэг. За мэдрэлийн тогтолцоо. За мэдрэлийн жинхэнэ эсүүд дамжуулах үүрэг гүйцэтгэдэг бөгөөд анх хөндийн эвлитэнд бол бий болсон байдаг. За катехоламин шүүрэл ялгаруулдаг нейрон үүсдэг. За мэдрэлийн тогтолцооны хөгжил цаашид төвийн болон хоёр хажуугийн тэгш хэмд мэдрэлийн эсүүд шилжих бөгөөд биеийн янз бүрийн эсэгт бөөгнөрөл үүсгэх байдлаар хөгждөг. За дээд сээр нуруугуйтан буюу сээр нуруутанд төв мэдрэлийн тогтолцооны түүхэн хувьсах хөгжил нь сэрэл мэдрэл шүүрлийн бүтэц ялгарах гол хэлбэрээр явагдаж байдаг байна. За захын мэдрэлийн тогтолцооны гарагч мэдрэхүйнүүдээс тогтдог. За мэдрэл шүүрлийн эсүүдийг дамжуулах, хүлээн авах шүүрлийн үүргийг гүйцэтгэж байдаг. За энэ дээр бол төв мэдрэлийн тогтолцоог харуулсан зураг байна. За төв мэдрэлийн маань тогтолцоо ийхүү харагддаг байх нэ. За түүхэн хувьсах хөгжлийн явцад боловсронгүй болж нейронууд нь хооронд холбоо үүсэх бөгөөд сээр нуруутанд бол төв мэдрэлийн тогтолцоо тархи ба нугасны бүтэц бүрдэл мэдэгдэхүйц хэлбэлзэж тогтдог. За тархи өмнөд тархи, завсрын тархи, дунд тархи, за уртавтар тархи, арын ба бага тархи гэх мэтээр 5 хэсгээс тогтно. За сээр нуруутанд бол бор цагаан бодисын ялгарал эрчимждэг. За нугасны хүндсэн үүр нь бол хүлээн авах хөдөлгүүрийн янз бүрийн механизмыг бол холбож өгдөгөөр онцлог байдаг. За сүүн тэжээлтэнд бол их тал бөмбөлгийн болон за давхраа, тархины атраа, ховил үүсч тархины 2 дахь дээврийн хөгжил дуусч бага тархи илүү хөгжиж мэдрэлийн тогтолцооны нейрон бүтэц бий болж сүүн тэжээлтэнд дээд түвшинд хүртэл хөгжиж гүйцэтгэх үүргээсээ хамаарч мэдрэхүйн холбогч хөдөлгөөний гэх мэт ангилагддаг болсон. За нейронуудын эсийн холбоо болон бусад гол үүргийг хариуцаж нейробептидыг нийлэгжүүлэхэд чадвар суулгадаг байна. За эдгээр зүйлс нь бол мэдрэхүйн холбогчийн хөдөлгөөний үүргийг гүйцэтгэдэг. За цус ба тунгалгийн тогтолцоо. За түүхэн хувьсах хөгжлийн явцад цус судас тээвэрлэх ханны агших чадвартай булчинлаг давхраатай болж түүнийг дүүргэж буй эдийн шингэн цус болж хувирсан төвхтэй байдаг. За тэгэхээр ерөнхийдөө судас цус тээвэрлдэг байна. За тэгээд судасны тэр агшилт нь бол цусыг дүүргэх, шингэлэх ийм нөхцөлийг бүрдүүлж идэг байх нэ. За цариг торхой анх удаа бол цусны эргэлтийн тогтолцоо үүсгэсэн байдаг. За үе хөлтөнд бол судасны тогтолцоо битүү байдаг бөгөөд за биеийн хөндийг бол шууд чиглэсэн зангилаа байдаг байна. За нурууны судас хавхлагын тусламжтайгаар хэд хэдэн тасалгаа буюу зүрхний хэсэгт хуваагддаг. За түүний агшилтаар цус артер болон эргэтэн хооронд бол зүрх орчмын хөндөд очдог байна. За тэгээд цусыг бол биед хүргэж байгаа байдлаас нь шалтгаалаад цусны их ба
бага эргэлт гэж ангилдаг. За ерөнхийдөө бол артерийн цус эд эрхтэнд очиод за эд эрхтэн эсэд очисон цус маань эргээд одоо нүүрс хүчлийн хийг аваад буцаад зүрхэнд ирж байгаа энэ хэлбэрийг бол одоо цусны их эргэлт гэж нэрлэдэг. За тэгвэл цусны бага эргэлт нь бол за уушигнаас хүчил төрөгчийг аваад зүрхэнд венийн судсаар ороод за тэгээд буцаад одоо зүрхнээс уушиг руу нүүрс хүчлийн хийг аваачиж байгаа энэ эргэлтийг бол бага эргэлт гэж нэрлэдэг байна. За зөөлөн биетнүүд задгай судасны тогтолцоотой бөгөөд зүрх бол ховдол тосгой гэсэн хэсгээс тогтно. За мөн зүрхэнд бол одоо артер венийн судас байдаг. За сэр нуруугуудны цусны ихэнх элемент нь бол цагаан цогц байдаг. Гемоглобины буюу прокреатад үүссэн байна гэж үздэг. За энэхүү цагаан цогц буюу одоо энэ цагаан одоо цус маань бол ихэвчлэн дархлааг бий болгож идэг гэж үздэг. За ихэнх шавж амьсгалын пигментгүй цуснд хүчил төрөгч ууссан хэлбэртэй байдаг. За сэр нуруутанд бол амьсгалын пигмент цусны буфер чанарыг бол хангаж байх бөгөөд шингэний оосмосын тэнцвэрийг бас зохицуулж өгдөг байна. За хөвчтөнд судасны тогтолцооны хөгжил сайн хөгжсөн бөгөөд зүрхний судасны тогтолцоо бүрэн хөгжсөн байдаг. За усны сэр нуруутан бол зүрхтэй байх бөгөөд энэхүү зүрх нь бол хоёр тасалгаатай ховдол буюу тосгоор гэсэн тасалгаатай цусны нэг эргэлттэй артер венийн цус холилдоогүй байж байгаа. За хоёр нутагтан хэвлээр явагчдын зүрх бол 3 тасалгаатай байдаг. Хэвлээр явагчдын зүрхний ховдол бүрэн бус таславчтай байх бөгөөд бүрэн бус таславч нь бол 2 хуваагдсан байдаг. Баруун вен зүүн талын артерийн цустай ингэж холбогдож явдаг байна. За хуурай газарт амьдардаг нугалмайтаны хөгжлийнхээ явцад бол зүрх бол 3-аас 4 тасалгаатай болсон байдаг. Шувуу сүүн тэжээлтний зүрх бол булчингаас тогтсон 4 тасалгаатай 2 ховдол 2 тосгортой болсон байдаг. Цусны их бага 2 эргэлттэй бөгөөд артер венийн цус холилдохгүйгээр явж байдаг. За артерийн цус зүрхнээс гарч венийн цус зүрхэнд очдог бол за нугалмайтны зүрх булчинтай хэлбэрт бол хамаарж идэг. За булчингийн агшаагч элемент биофибрилийн тусламжтайгаар бол агшилт явуулж идэг. За шувууч сүүн тэжээлтэнд бол хураагуурын хөндийгүй байдаг бол нугалмайтны цусны бүтэц үйл ажиллагаа нэлээд нарийсан хөгжсөн байдаг. Тэдгээр амьтдын цуснд дүрст элемент буюу сивэн үүссэн байна. За тухайлбал сүүн тэжээлтний цусны эсийн шингэний 45%-ийг бол улаан цогц буюу гемоглобин эзэлдэг бол сивэнд бол фермент шүүрэл эсийн бодисын солилцоо зайлшгүй шаардлагатай байдаг гэж үздэг. За хөвчтөнд тунгалагын тогтолцоо хөгжсөн битүү бус тунгалаг ба тунгалагын зангилаанаас тогтсон байдаг. За түүхэн хувьсах хөгжлийн явцад энэ тогтолцоо венийн тогтолцооноос үүссэн гэж үздэг. За тунгалагын судас эс хоорондын завсраас жижигхэн хялгсан судас хэлбэрээр эхэлж цаашдаа бейтаас нь том судас болдог. За тунгалагын судасаар тунгалаг эдгээр гар хураагуурын голдролд очиж байдаг. За тунгалагын бүх судасууд ерөнхийдөө том судастай нийлж байдаг. За тэгээд энэ зүрхнээс уушгинд очиж байгаа уушигнаас зүрхэнд ирж байгаа цусны эргэлт болон за хүчил төрөгчхийн солилцоо явагдаж байгаа зургийг бол харуулсан байна. За сэр нуруутны тунгалагын судасны зохион байгуулалт хөгжил нарийсах тусам тунгалагын зангилааны төгөлдржилт загварт их ойртож ирдэг. Жишээ нь тунгалагын зангилаа нь гидсний хучуур эдийн эс тунгалагын хялгсан судасны хоорондын зай сүүн тэжээлтэнд дэвшилттэй тал нь
30-аас 50 микрометр хүртэл багассан байдаг байна. За тэгээ мэдээж хэрэг энэхүү зураг дээрээс харахад бол яах вэ гэхээр нүүрс хүчлийн хийг бол хүмүүс бид нар маань бол гаргаж байдаг. За хүчил төрөгчийг хүлээж авч яадаг тийм ээ. Уушгинаас хүчил төрөгчийг зүрхэн давлаа. Зүрхнээс бие махбодод тараагдлаа. За тэгээд бие махбодод очингуудаа бие махбодын одоо нүүрс хүчлийн хийг буцааж аваад буцаагаад яах вэ гэхээр уушгинд хүргэж байгаа. Энэ үйл явцыг бол ерөнхийдөө нүүрс хүчлийн хий болон хүчил төрөгчийн солилцоог явуулж байгааг харуулж байна гэж үздэг. За ялгаруулах тогтолцоо. Доод сер нуруугуйтан буюу игэл биетнүүд бодисын солилцооны бүтээгдэхүүн биеийн бүх гадаргуугаар бол нэвчих замаар гадагшилдаг. Зарим нь бодисын солилцооны бүтээгдэхүүнийг зарилгах үзэгдлийг бол фагоцитоз тусламжтайгаар явагддаг байна. За хавтгай орохоо ротифер зарим нэмэртийн зэрэг протонефрит хэлбэртэй бүдүүлэг хэлбэрийн амьд биесүүд одоо ялгаруулах тогтолцоо нь бол бүдүүлэг байдгаа гэж үздэг. За цагирах торхойд бол биеийн 2 дахь хөндий буюу целлом тод ялгарч бий болсон байх бол биеийн үе болгонд одоо 2-2 нийлсэн тахир сувганцрууд тогтсон байх бөгөөд энэ нь бол метанефрит хэлбэрийн одоо ялгаруулах тогтолцоо бий болсон байдгаа. За тэгээд цагирах торхой бол биеийнхээ хөндий болгонд цагирах болгон дээр бол ийм ялгаруулах тогтолцоо бол бий болгосон байдаг байна. За шавж болон бусад хөхтөн амьтад ялгаруулах тогтолцоогоо бол мальпигийн судас болон тууш болон мухар сувгуудаас тогтох биеийн 2 дахь хөндийд байрладаг ялгаруулах сүвээр төгсдөг байна. За хөвчтөнд ялгаруулах тогтолцоо улам хөгжиж олон янзын хэлбэртэй болсон байдаг бөгөөд доод хөвчтнүүд бол нефритээс сер нуруутны 3 хэлбэртэй бөөр болон хэлбэрчсэн байдаг. За үйлчлэгдсэн сувганцруудаас тогтох бөгөөд нефритийн сувганд дамжин бронхи орчмын хөндийгээр гадагшилдаг байна. За сер нуруутанд үр боловсрох үр хөврөлийн хөгжлийн үед бол ялгаруулах эрхтний түүхэн хөгжлийн чамыг харуулсан 3 янзын бөөр мезодермоос үүсч хөгждөг байна. За миксин буюу пропонефрис, миного буюу мезонефрис, сүүн тэжилтэнд арын буюу бүслэхийн бөөр метанефрис гэсэн ийм 3 янзын бөөрөөр одоо ялгаруулах үйл ажиллагаа маань явагддаг байх нэ. За тэгээд ялгаруулах эрхтнийг харуулсан байна. За хос бөөр. За бөөрнөөс доошлоод шээс дамжуулах цорго. За тэгээд тэрэнд давсаг. За давсагнаас цаашлаад одоо яг шээс гадагшлуулах сүв гэж байна. За ялгаруулах тогтолцооны бүтцийн нарийсалт нь юуны өмнө бөөрийн сувганцруудын бүтцтэй холбоотой байх бөгөөд толгой бөөрөнд одоо бөөрийн сувганцрууд метанефритийн төстэй өөрөөр хэлбэл биеийн 2 дахь хөндийд нээгддэг томорсон нефростом буюу сувгууд бий болсон байдаг. Энэ сувгийн тоо бол тухайн амьд биеэс шалтгаалаад 4-өөс 10 ширхгээр байж байдаг. За мөн миксинд бол дуурга амтан миксинтэй байдаг. За энд бол толгой бөөрийн хос гуурс нь хүзүүнээс ялгарах сүв клоак хүртэл сунж тогтсон байх жишээтэй. За ялгаруулах тогтолцооны бүтцийн цаашдын хөгжил нь бол сувганцруудын доторх шүүгч тогтолцооны идэвхжил нэмэгдсэнтэй холбогдож бий болж байдаг. За анхдагч бөөрийн хувьд бол сувганцрын доторх хялгсан судасны гогцоо ихсэж түүний тоо бол 100 хүрэхэд түүнээс түүтгэнцэр буюу хэлбэржиж өвөрмөц тасалгаатай сувганцар хан бий болж мальпигийг үүсгэсэн байдаг. Үүгээрээ бол мальпигийн биеийг үүсгэснээр гадагшлуулах тогтолцоо маань бий болж идэг байх нэ.
За одоо ингээд бөөрийн маань бүтцийг харуулж байна. За одоо энэ F гэдэг байгаа энэ хэсэг маань бол бөөрийн гадуур хальс байж байна. За D гэдэг байгаа энэ доторх энэ хэсэг тийм ээ. За энэ бол холтослог давхраа байх нь байна. За E гэж байна. За энэ доторхыг хэлж байна тийм ээ. За энэ бол бөөрийн твш байна. C дамжуулах цорго. C-г харж байгаа дамжуулах цорго. За А бол венийн судас, В бол артерийн судас байна. За нефрон гэж хэлээд байгаа зүйл маань энэ зүйлийг хэлээд байгаа. За тэгээ нефрон 5 гэж заагаад байгаа энэ зүйл бол аяга хэлбэрийн уутанд соргиж уут. За 4 гэдэг байгаа нь бол шулуун сувг. Шулуун сувг. За 6 гэдэг байгаа маань бол тахир сувг. За эдгээрээс маань бол ялгаруулах тогтолцоонууд тогтдог байх нэ. За энд бол одоо эрэгтэй хүний гадагшлуулах одоо юу сувгийг харуулж байна тийм ээ. За доотлол нь бол эмэгтэй хүнийхийг харуулж байна. Female, male гэдэг. Ялгаруулах сувгийг харуулж байна. За бөөрнөөс юу гэдэг вэ? Цорго. Шээс дамжуулах цорго. За тэгээд давсаг. Давсагнаас гадагшлуулах сүв гэж байна. За мөлхөгчд шууд давсаггүй ялгаруулах тогтолцооны цорго колоакта байдаг. Шууд нэгдэж байхад сүүн тэжээлтэнд давсаг шээсний цорготой холбогдож байна. Янз бүрийн хэлбэрийн бөөрнүүд мезодермээс үүсэх бөгөөд пронефроз хос үүсвэрээс бий болдог. Хоорондоо нийлж бөөрийн өмнөх цоргыг үүсгдэг байна. Мезонефроз пронефрозын дараа бий болсон бөгөөд хөгжлийн явцад бол мезонефрозын цорго нь Вольфийн ба Мюллерийн сувг болж салаалдаг. За бөөрийн энэ сувганцруудаас шээс дамжуулах цорго нэгдэж Вольфийн сувгаас ялгарч эрэгчийн амьтны үр дамжуулах сувг болон хувирч. За харин Мюллерийн сувг бол эмэгчинд өндгөн эс дамжуулах сувг болон хувирдаг байна. За хэвлэр явагчид болон шуу сүүн тэжээлтний бие гүйцсэн хэлбэрт бол зөвхөн хоёр дахь бөөр ялгаруулах үүргийг гүйцэтгэдэг бөгөөд тэр нь хос нэгт буюу хэсгээр тогтсон нурууны хажууд байрласан ийм зүйл байдаг байх нэ. За дараагийнх нь бол бэлгийн тогтолцоо. За эгэл биетэн, хөндий эвлитэн, хөвөн биетнүүд тусгай бэлгийн тогтолцоогүй байдаг. Хавтгай хорхойнд бэлгийн булчирхай бэлгийн эсийг гадагшлуулах цорго бүхий бэлгийн тогтолцоо анх үүссэн байдаг. За хавтгай хорхойд хос бэлгийн тогтолцооны зэрэгцээ эр бэлгийн үр дамжуулах цацаг сувг, эм бэлгийн өндгөн эс дамжуулах сувг, умаа, үтрээ хэлбэржиж эхэлсэн байдаг. За бэлгийн эсүүд бол өрөвч өндгөвчөнд боловсрдог. За дугуйг хорхооноос эхлээд бол солонго бэлгийн тогтолцоо үүссэн байдаг. За дотор нь бол үр тогтолт явуулах шаардлагатай. За хурцлын аппарат бас хөгжсөн байдаг. За хөвчтөнд бэлгийн тогтолцооны хөгжлийн эрийн бэлгийн булчирхааны бүтэц нарийсан хөгжиж, за үр тогтох чадвар бүхийг хэлбэржсэн ийм зүйлс байдаг. За хоёр нутагтанд бол бэлгийн булчирхай эрэгчэнд хос өрөвч, эмэгчэнд хос өндгөвч бий болсон байдаг. За энд бол эр бэлгийн тогтолцоо, эм бэлгийн тогтолцоог харуулж байна. За энэ дээр орсоор бичсэн байгаа энийг бол та хэд маань өөрсдөө орчуулж уншиж үзээрэй. За шувуунд бэлгийн тогтолцоо хос бус өндгөвчний зүүн тал илүү хөгжсөн байдаг. За өндгөн хоолой амсар том өмнөд ба хойд хэсэгт одоо хуваагддаг. Өндгөвч нь өндөг гарах үед бол маш их томордог. Энэ үеийг бол өмнө хойно түүний хэмжээ жижиг болдог байна. За сүүн тэжилтэнд
улгийн тогтолцоо буюу хагийн нарийн бүтэцтэй зөвхөн дотор нь үр үүсэх тогтолцоо бий болсон байдаг. За эхийн биед бол үр хөврөл хөгжих чадвар сайжирсан бөгөөд сүүн тэжилтэнд бол бэлгийн харьцааны зан төрх маш сайн хөгжсөн байдаг. За хуурай газрын амьдралд зогтсон бие махбодод үр тогтол хөгжсөний дараа эр бэлгийн эс сунсан бүтэцтэй болж сүүлэндээ эсийн тулгуурын нэмэлт бас элементүүдтэй болсон байдаг. За хуурай газрын дээд ангийн сээр нуруутай амьтдын эр бэлгийн эс өндөгний бүтэцийн бүрхүүлээс хамаарч за хөдөлгөөний буюу акросомын янз бүрийн хэлбэрүүдтэй болсон байдаг. За дотоод шүүрлийн тогтолцоо. За дотоод шүүрлийн булчирхай бол биологийн идэвхтэй бодис нийлэгжүүлдэг бөгөөд бие махбодын үйл ажиллагааг зохицуулах нөлөөтэй эрхтэй юм гэж үздэг. За түүний гадаад шүүрлийн булчирхаанаас ялгагдах гол онцлог нь бол цоргохгүй даавар хэмээх шүүрлээ цуснд ялгаруулдаг. За сээр нуруутай амьтанд бол дотоод шүүрлийн булчирхай илүү сайн хөгжсөн байх бөгөөд филогенезийн түүхийн хөгжлийн явцад бол янз бүрийн их үүсвэрээс үүсэж бий болсон байдаг. За бамбаа булчирхай залгуур хоолой заламгаан хэсгийн хучуур эдээс хөгжсөн бол загсанд бамбаа булчирхайн эс үүсвэр залгуур хоолойн хэвлийн хэсгийн 1 ба 2 дугаар заламгаан уутны орчим ховл хэлбэрээр үүсдэг байна. За тэмүүс загсанд бол заламгаанд уутны нурууны хэсгийн нягт хучуур эдээс гүвгэр ийм олон тооны их үүсвэртэй байдаг. Эдгээр хоорондоо нийлж нарийн хөндийтэй зурвас үүсгэдэг. Үүний тусламжтайгаар дотоод шүүрлийн тогтолцоо үүсдэг байна. За хоёр нутагтан мөлхөгчдөд бол тэмүүсийн их үүсвэр багасч заримдаа зөвхөн 2 ба 3 дугаар заламгаан хос уутнаас их үүсвэртэй болсон байдаг. За сүүн тэжилтэнд бол тэмүүс үүсгэхэд 3 хос уутны ургацгүйд оролцдог бөгөөд тэдгээр ургацгүйдыг бол өвчүүний дээр зүрхний өмнө хэвлийн орчим байдаг гэж үздэг. За тэмүүс дотоод шүүрлийн үүрэгтэй дархлалын чухал эрхтэй юм гэж үздэг. За гипофиз буюу өнчин тархи нь бол завсрын тархи буюу гипоталамус буюу мэдрэлийн шүүрлийн хэсэгтэй нийлж нэгдмэл гипоцизаар тогтолцоог үүсгэдэг. За өнчин тархи бол 3 хэсгээс тогтдог. Үүнд бол өмнөд буюу аденогипофиз, за дунд буюу завсрын, арын буюу нейрогипофиз гэсэн ийм 3 хэсгээс тогтдог байна. За энэ өнчин тархины эпифиз мелатон гэдэг. За зааж энэ цэгээр тэмдэглэсэн байна. Зургийг энд харуулсан байна. За энэ өнчин тархины бол пролакатин буюу өсөлтийн даавар ялгардаг хэсэг бол эндээс ялгардаг гэж зааж өгсөн байна. За дараа нь бол бамбаа булчирхай гэдэг энэ хоолойн нүд өсгөл дээр бол бамбаа булчирхай байдаг. Бамбаа булчирхайнд иргэдэх булчирхай гэдэг ийм булчирхай байна. За дараагийнх нь болохоор сэрэ булчирхай гэдэг энэ өвчүүн дээр байгаад байгаа сэрэ булчирхай байна. За дараа нь болохоор бөөрийн дээд булчирхай гэдэг бөөрөн дээр 2 бөөрөн дээр байдаг ийм булчирхай байдаг байна. За дараа нь нойр булчирхай. За бөөрийн ойролцоо байдаг байна бас. За дараагийнх нь болохоор өндгөвч. Дотоод шүүрлийн булчирхай гэж байгаа тийм ээ. За төмсөг гэх мэтчлэн дотоод шүүрлийн булчирхай ингэж оршдог байх нэ. За бидний ярьдгаар бол өнчин тархи маань энд энэ шар өнгөөр харуулж байгаа тийм ээ. За энэ 3 үгэд байгаа маань болохоор бамбаа булчирхай байна. За дараа нь сэрэ булчирхай байна. За энэ бөөрийн дээд талд байгаа юу лээ? Альдостерон гэсэн булчирхай байна. За энэ 2 бөөрийн голоор байгаад байгаа нь бол нойр булчирхай маань байна. За тэгээ өндгөвч тийм өндгөвч байна. За энэ доор бол юу болох нь төмсөг байх жишээ нь
Энэ бол нөгөө эмэгтэй хүнд бол өндгөөч, эрэгтэй хүнд бол төмсөг. За гадаа шүүрлийн бэлчирхийг гадагшлуулж яадаг. Шүүрл ялгаруулж яадаг эрэгтнүүд маань байна. За өнчин тархины хэсгүүд нь түүхэн ба нэгэн биеийн хөгжлийн явцад янз бүрийн их үүсвэрээс бий болж байдаг. Өсөлтийн явцад өнчин тархины үзүүр хэсэг завсрын тархины дор өргөн хөндийтэй хавтгай нимгэн ёроолтой юулүүрэн ургацаг үүсгэсэн байдаг. Юулүүр өмнөд ба хойд гэсэн хоёр хэсэгт хамттай байна. Өнчин тархины хармааны өмнөд хананаас юулүүрийн өмнөд хэсэг рүү үүрч түүнд бол олон тооны салаалсан гуурсанцрууд бий болох бөгөөд булчирхайлаг эдийг үүсгэж тэдгээр нь бүлэг эсийн татлага болж булчирхайлаг эдийг үүсгэдэг. За хармааны хойд хананаас түүний дунд хэсэг үүсэх бөгөөд загасанд энэ хэсэг бол сэр нуруутны бусад ангиудыг бодвол илүү хүчтэй, сайн хөгжсөн эзэлхүүнээр их байдаг. За өмнөд ба дунд хэсгүүд нь бол бэлэг тэтгэх буюу гонадотропик бий болгох, даавар ялгаруулах үүрэгтэй байдаг байна. За хоёр нутагтан өнчин тархины арын хэсэг илүү их тод илэрч байдаг. Энэ нь амьтдад бол газрын амьдралын хэлбэрт шилжсэнтэй холбогдуулан усны солилцооны зохицуулалтанд бол оролцдог ийм үүрэгтэй байна. За эзэлхүүний хувьд бол гипофизийн дотроос хамгийн том нь арын хэсэг бөгөөд тоонд нь антидуретик дааврыг бий болгож байдаг. За амноидуудад бол гипоталамус гипофизаар гих тогтолцоо тусгаарлалтанд орж ялгаа үүсгэн хөгжих бөгөөд үйл явц завсрын амьтдын бие махбодын өсөн нэмэгдэж байгаа ус хадгалах хэрэгцээтэй холбоотойгоор үргэлжлэн явагддаг байна. За арын хэсгийн хөгжил амноидуудад бол гипоталамус бөөм ялгаран хөгжих нөхцөлийг бий болгох бөгөөд тэдний зарим хэсэг нь бол аденогипофиз, гипоталамо, нейрогипофиз зэрэг хоёр тогтолцоог үүсгэж байдаг. Үүнд бол аденогипофизийн булчирхааны бүс нь булчирхай нийт жингийн 70-80%-ийг бий болгох бөгөөд арын хэсэг нь 12%-ийг бий болгож эзлэн амьдарч байдаг. За бөөрийн дээд булчирхай хүн ба дээд сэр нуруутанд хос байдаг эргэтэнд байдаг бөгөөд хосороо байдаг. За бөөрийн дээр байрладаг. Булчирхайн гадаад буюу холтослог дотоод тархилаг хэмээх хоёр давхаргаас тогтдог. Давхаргууд түүхэн хөгжлийн явцад янз бүрийн их үүсвэрээс бий болсон байх бөгөөд холтослог бодис хэвлийн өргөссөн хувчуур эдээс үүсэж чацархайн уг болон шээс бэлгийн замын тогтворыг хооронд нь бол байрлаж байдаг. За тархилаг бодис бол зах хязгаарын гангли эсээс зангилаад гэсэн үг л дээ. Гангли эсээс ихээс тусгаарлагдсан байдлаар байж байдаг. За амноидуудаас бөөрийн дээд булчирхай их үүсвэрүүд хоорондоо нийлж нарийн нийлмэл бүтэцтэй бөөрийн ойролцоо хос эрхтнийг үүсгэж байдаг байна. Дараагийнх нь дархлалын тогтолцоо. За дархлалын тогтолцоо нь бол генетикийн үед бие махбодыг гадны вирус, бичил биетэн бусад эдүүдээс хамгаалах үүрэгтэй. Дархлалын тогтолцоог бол тунгалгийн эсүүд тимүсийн хамааралтайгаар Т лимфоцит буюу Б лимфоцит гэж ангилж байдаг. За авраг залгигч эсийн оролцоотойгоор эдгээр эсүүдийн харилцан үйлчлэлийн үед бол бүх төрлийн дархлалын урвал явж байдаг. За эволюцийн явцад амьд дархлалын урвалыг бол 3 гол хэлбэр нь үүсэж байна гэж үздэг. За фагоцитоз буюу тунгалгийн эсүүд генетикийн хувьд гадны биетийг өвөрмөц бус аргаар устгаж байдаг. За эсийн дархлал бий болох Т лимфоцит нь бол гадны биетийг таниж устгаж байдаг.
За шингэний дархланд B лимфоцит нь бол төл эсүүдийг үүсгэж тэдгээрд бол антигенүүдийн хооронд нь холбож өгөх замаар үйл ажиллагаа явуулдаг байх нэ. За эсийн ба шингэний дархлын урвалыг бол эволюцийн хувьд 3 гол шат болгож хуваадаг. За өөрийн болон бусад биесийн эсийг таньж мэдэх кваз дархлал үүсч хөгжсөн түүхтэй. За эсийн бүдүүлэг дархлалын урвал биеийн 2 дахь хүндийн эсүүд болох целомицитийн тусламжтайгаар гадны биетүүдийг устгадаг. За энэ шатанд бол дархлалын урвал тусгай өвөрмөц шинжтэй болж дархлалын ой үүсдэг. За дараагийн шатанд бол эсийн ба шингэний дархлалын тогтолцоо бүрэлдэж жинхэнэ тусгай шингэний урвалууд дархлалын тусгай тунгалгийн эрхтнүүдийн бай болж антител үүсгэж байдаг. Зарим судлаачид эдгээрийг үзээд дархлал түүхэн хөгжил бичил биетнүүдээс хамгаалах чиглэлийн тогтолцоо болж хөгжсөн гэж үздэг байна. За дархлалын системийн тусламжтайгаар ер нь тунгалгийн эсийн тусламжтайгаар бид нар гаднаас орж ирж байгаа вирус бактерийг устгах ийм тогтолцоо юм аа л гэж ойлгох хэрэгтэй. За эритроцит гэдэг бол улаан эс байна те. Нейтрофил. За энэ бол нөгөө цагаан эс буюу одоо гаднаас орж иж байгаа бактериудыг залгин авч устгаж байдаг ийм тунгалгийн нөгөө хэсэг байх нэ. Энэ устгаж байгаа байдлыг харуулж байна. За дархлын тогтолцооны хөгжилд бие эсүүдийн тоо олширч тэр нь мутацийн үр дүнд гадны биет болж хувирдаг тул үүнээс бие махбодыг хамгаалах зайлшгүй шаардлагатай болсон байдаг. За бие эсийн мутацтай холбоотойгоор амьдралын үйл ажиллагаа өөрчлөгдөхийн зэрэгцээ биед ойролцоогоор 10-аас 15 зэрэгт эс байдгаас за 10-ын 13 зэрэгт нөхөн төлждөг эсүүд байдаг. За ийм нөхцөлд бол өдөр болгон хуваагдаж байгаа эсийн ээлж бүрт бий болсон мутант генийн давтамж за бие эсийн мутац 10-6 зэрэгт байгаа нь бол мутацийн эрсдэлтийг харьцангуй ихсгэж байдаг. За сээр нуруутай амьтдын бүтэц зохион байгуулалт нарийсантай холбоотойгоор дархлалын хариу улам эрчимжиж явагдаж байдаг. За сүүн тэжээлтэн ба хүний тунгалгийн эрхтнүүдийн эволюцийн анхдагчид бүрэн хэмжээгээр сүүлгүй хоёр нутагтанд үүссэн гэж үздэг. За доод сээр нуруутанд бол сэрээ булчирхай шуу сүүн тэжээлтнийг бол антител идэвхтэй ялгаруулж байдаг байна. За шууны дархлын тогтолцооны онцлог нь бол тунгалгийн онцгой эрхтэн болон фабрицив ууттай болсон байдаг. Үр хөврөлийн хөгжилд энэ В лимфоцитийн эсийн тусламжтайгаар одоо бие махбодын антител үүссэн байдаг байна. За сүүн тэжээлтэнд бол тунгалгийн эрхтнүүдийн бие махбод дэх байрлал янз бүрийн бүтэц зохион байгуулалт өвөрмөц онцлогийг харуулсан байдаг байна. За сүүн тэжээлтэнд бол фабрицивийн уутны ижил бүтэц бол мухар олгоо юм. За морфологийн харьцуулсан судалгааны дүнгээс үзэхэд бол хөвштэй амьтдын тунгалгийн бүтэц нь бол эволюцийн явцад ялгаруулах тогтолцооны элементүүдээс салж үүссэн гэж тогтоогдсон байдаг байна. За ингээд анхаарал тавьсан та нартай баярлалаа.